Эртний хүмүүсийн аимшигтай зугаа. Бидний амьдарч байгаа өнөөгийн нийгэм өнгөрсөн цагийнхаас харьцангуй эрх чөлөөтэй тайван гэдгийг та бүхэн бусдаар хэлэлтгүй мэднэ баг. Учир нь эрт үеийн хүмүүс харанхуй бүдүүлэг байдлаасаа болж альва сөрөг зүйлд түргэн уруу татагдах хэд хэвийсэн шашны үзэл баримтлалаасаа болж амьдтыг харигцаар тамалдаг үжээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүй танилццгаая. 1. Муур шатаах. Өнөө үед амьтан тамлах, хороох гэдэг нь хүний ёсонд нийцэхгүй аимшигтай үйлдэл тооцогдно. Түүнийгээ дагаад амьтны эрхийг хамгаалах газар үйл ажиллагаанууд ч олширх болсон билээ. Харин 17 дугаар зууны үеийн Франц улсад муур шатаах, тамлах нь баяр жаргал байсан гэв. Жил бүрийн зуны дунд сард тэд пластик гриб цуглан дуулж хуурдан галт наадмыг зохион байгуулдаг байлаа. Ингэхдээ өөрсдийн сонгосон муурыг галын цогон дээр хүлж баглаад тэднийг маш удаанаар тарчлан үххийг харж зэнгдэг байжээ. Хэрвээ муур олдохгүй тохиолдолд үнэг шатаана. Хөөрхөн амьтад маш ихээр зовж нүдэн дээр нь амьдаараа тарчлан түлэгдэж өгнө. Ийхүү үйл ажиллагаагаа дууссаны дараа тэд өөрсдийн шатааж хороосон амьтдаа гэртээ авчирч өлөгдөг байсан гэв. Учир нь энэ нь тэднийг элдэв мууяр хараалж ятхаас сэргийлэн аз авчирдаг гэдэгт итгэдэг байсантай холбоотой. 2. Хар шүд. Цасан цагаан эрүүл шүд хүнийг улам бүр үзэсгэлэнтэй сайхан харагдуулдаг шүү дээ. Харин эсрэгээрээ байсан бол бид ямархуу харагдах байсан бол 16-аас 17 дугаар зууны үеийн Англид элсэн чихэр амттан олж иднэ гэдэг маш хэцүү байжээ. Зөвхөн эрхэм дээдэс дээд угсааны хүмүүс л түүнийг хэрэгэлдэг байлаа. Английн хатан хаан 1-р Элизабет маш их чихэр хэрэгэлдэг байснаас шүд нь юучгүй хорхоотож улмаар цөм үүрч унан үлдсэн хэдэн шүд нь харлаж үнэхээр таагүй үнэртэй болсон байна. Гэвч удалгүй түүний харалсан шүд амны муухай үнэр хүмүүс чин мод мэтэр дэлгэрч шүдээ хараар бодох тэрчлэн таагүй үнэртэй болохын тулд сармис элдв зүйлийг идэж эхлэв. Учир нь амны таагүй үнэр хар шүд нь нэр хүнд эд баялагийг илэрхийлдэг гэдэгт хүмүүс бат итгэсэн тэр байжээ. 3. Марафон. 19-р зууны үеийн Америкт бидний өнөөгийн сайн мэдэх уртын зайг үйлт буюу марафон дэлгэрч байжээ. Тэд үүнийг педестрианизм буюу явган зорчигчдын цуглаан хэмээн нэрлэсэн байна. Ойролцоогоор 160 орчим километрийн замыг 24 цагийн дотор алхаж туулсан хүн маш их тэсвэр төвчээртэй жинхэнэ эр хүн гэгдэнэ. Ийхүү хүмүүс оролцогчдын туулах замыг дагуулan майхан, овоохоо үзэсгэлэн худалдаа гаргаж марафон үзэж баясангаа элдв бараа бүтээгдэхүүнч сонирхон явдаг болсон гин. 4. Александра Линд. 19-р зууны үеийн дайны гүнж Александра Уэльсийн хунтаачтай гэрэлсэн нь өдгөө эрт үеийн Диана гүнж хэмээгдэнэ. Тэрээр буйны ажилд харамгүй оролцож хүн бүрийн шүтэн болсон гүнжин байлаа. Түүний үйл хөдлөл уг бүрийг дөөрөх хүмүүс олширч хамгийн нэр нөлөө ихтэй гүнж болон хувирв. Гэвч тэрээр 1867 онд 3 дахь хүүхдээ төрүүлснийхэн дараа зүүн хөлн доглон болсон байна. Тиймээс нэг хөлөндөө нам, нөгөө хөлөндөө хагас өсгийтэй гутал өмсөх болсон гин. Түүнээс хойш Лондон, Эдинбургийн охид бүсгүйчүүд гүнжийг дөөрэн зүүн хөлөө доголж тэр бүхэл 2 өөр гутал өмсөх болсон гин. 5. Толгойгүй хөрөг. 1853 онд Оскар Режландер хэмээх зурагчин нэр нас барсан талигаачдын зургийг маш хачирхалтай байдлаар авч эхэлжээ. Тэрээр нас барсан хүмүүсийн толгойг их биеэсэн салган авч зураг даран үүнийг толгойгүй хөрөг хэмээн нэрлэлээ. Толгойг нь гарт бариулах, шонд зоох, сэлмэн цөлбөх гэх мэт. Тэр бүхэл нялх хүүхдийн цогцогч мөн ийхүү авдаг байжээ. Үүнээс хойш нэлээд хэдэн гэрэл зурагчид энэхүү аимшигтай үйлдэлийг даган дөөрэж дундад зууны нэгэн хачирхалтай уламжлалыг ийхүү баяжуулсан гэдэг. 6. Анорексия. Энэхүү эмгэг нь хоолны дуршилгүй болох улмаар амь насанд хүртэл хөнөөлтөй. Энэ аимшигтай өвчин ихэвчлэн сэтгэл санааны хямралаас үүдэлтэй байдаг. 19-р зууны үеийн Англид охид бүсгүйчүүд удаан хугацаагаар хоолоо сойх, хоолгүй удаан явах шинэ модыг дагдаг болов. Учир нь ийхүү хамгийн удаан хоолгүй явж чадсан эмэгтэй санаанд оромгүй ихээр алдаршиж, олонний танил болдог байсантай холбоотой. Харамсалтай нь ийхүү хүчээр хоолоо сойсноор тэд анорексия өвчнөр өвчилж, тэр байдлаасаа гарахгүй байсаар нас барах тохиолдлууд элбэх гарч байв. 7. Нулимс тосох. Эртний Библи болон Ромын эзэнт гүрний үеийн сурвалжуудад нэгэн хачирхалтай зүйл тэмдэглэгдсэн байдаг. Нас барах, хүнд уу гашуу тохиох, эсвэл өөрийн нүглээ намжилж байгаа хүмүүс нулимс тосох савнд нулимсаа тосон дүүрэгдэг байжээ. Учир нь тухайн хүний хэр их гашуудсан, нүглээ намжилсныг тэрхүү савнд цугласан нулимснаас мэдэх боломжтой байсан хэрэг.
Тиймдээ ч хүмүүс аливаа уу гашуу харамсалтай мөчөд өөрийгөө илэрхийлэхийн тулд бусдын нулимстай савыг худалдан авах болжээ. Мөн Америкийн иргэний дайны үед эхнэрүүд эр нөхрөө хүлээх зураа иймхүү уйлж саваа дүүргэн. Эр нөхөр нь эргэж ирээд тэрхүү савыг хараад эхнэрээ хэр их сансан хүлээсэн болохыг мэддэг байсан ажээ. 8. Шоргоолжны аж ахуй. Милтон Ливайн хэмээх нэгэн эр ойд явж байхдаа шоргоолжны үр харжээ. Шоргоолжны нэг дороо цуглан эдэж тижээл хоолундаа зэхэн байгаа нь гайхалтай сонин харагдсан байна. Тиймдээч тэрээр шоргоолжны үүр бүхий гэрэлтдэг шилэн савыг үйлдвэрлэж түүнийгээ хүмүүст худалдааж эхэлжээ. Тус шилэн хоргонд элэс, шоргоолж, эдэж тижээл зэрэг хэрэгтэй зүйлс цөм байсан гэдэг. 9. Ураантай шороо. Техасын хөдөө аж ахуй эрхэлдэг Джесси Рис хэмээх хэр нэгэн удаа санаандгүй байдлаар хөлөө гэмтээж түүнийгээ өөрийн ураантай талбайд буулжээ. Гэвч гайхамшиг тохиож түүний хөл маш хурдан нөхөн сэргээгдсэн байна. Ийхүү тухайн явдлаас санаа авч хүмүүс түүнийгээ хуваалцахад сонирхсон хүмүүс түүний тариалан дэрж гэмтсэн өвддөг хэсгээ ураантай шороонд буулж эхэлжээ. Тэдгээр эд эрхтнүүд нь хормын дотор эдгэрч байсан гэдэг. Сэргэлэн нэр үүнээс санаа авч өөрийн цөөн хэдэн малыг зараад талбайгаа ураниум дэр тавас хэмээн нэрлсэн ажээ. Ийхүү өөрийн шороонд өөрийгөө болох хүмүүсээс $20 авч бизнесээ эхлүүлжээ. 1955 онд түүний найз Уолтер Миллер өөрийн хашаандаа Джессийн ураантай шорооноос 1.5 тонныг буулгаж хүмүүст үйлчилж эхэлсэн гэдэг. Гэсэн чи түүний буулгасан шороо тэр чигтээ радио төвхт ураантай шороо байгаагүй тул бизнес нь удалгүй нуран өнжээ. Хамгийн аимшигтай нь тэрхүү шороонд буулгацсан хүмүүс хэсэг хугацаанд түргэн эдгэрч өвчнөө мартсан ч төд удалгүй хорвоогийн мөнх усыг үзүүлсэн байна.